Тэгээд ийм байсан. Би нөгөө 3 жилийн өмнө амар комеди хийдэг байсан байхгүй юу? Би ч comedy lab авч ингээд комедиан болж малал нэг хэсэг амар байсан. Тэр үедээ би яагаад ингээд амар сайн комедиан байгаад исэн бэ гэж би тэр үед нөгөө ухаангүй байсан юм билээ. Комедиан хүн чинь юм ухаантай болохоор комеди чадхаа болчт юм байна. Тэгтэл одоо манай ном юм штэ. Одоо хүртэл амар комеди сайн яваад байгаа гэдэг шиг. 5 жилийн дараа хүртэл комеди сайн байж тээ. Би тэгээ 3 жилийн дараа ирсэн чи би бүр амар комедитэй муучих чи. Аа. Тэдэг гэж аа. Яа идэ. Заалаагч чи ингээд өгийн жоох ухаантай хүн штэ. Тэнгүүд ингээд өгийн ингээд комедид муу байгааг айгүй мэдгүй яваад байдаг гэсэн. Хүний ихэнх хүн ч бас амар хэцүү штэ тэг ингээд одоо ингээд ухаантай хүн яагаад ийм комеди хийж чадахгүй нэг үл те энэ сэдвийг ярьчвал тэр хүний одоо ингээд те ихэд зөрчих юм болов гэж айгүй их боддог байхгүй маа зодагч. Тэгээ одоо хүртэл ийм муу яваад байгаа байхгүй. Айгүй ойлгоорой заяа та хэд манаас те. Тийм байдаг байгаа. Тэгээ манайд бас одоо хишгээр бас та нар харсан биз дээ те. Жог нь айгүй сайн байгаа. Харин те. Би бас яг энэ шоунд дээр бас айгүй сайн байнааргүй л энэ. Аа тэгэж тэгээд л дараад байна. Аа. Яа дээ. Тэгээ ингэнгүүт яг нэг зоолын ихчийн нэг юм үеийн ихчнэр яг Монголд яг нэг юм хөлөө болсон байх юм те. Хаа газар нэг хэрүүл уруулахгүй гэсээр нэг өөрийнхөө үнс бодлыг амар илэрхийлээ яваад байдаг те. Бүр яг хэлэх гэсэн үг ингэ бүр хэлээд тэр нь ингээ ямар ч юм зөрчилтөө үүсэхгүй ингээд нэг юм Монголд амьдраад байгаа хгүй зоологч насныхан те. Би одоо ингээд хамгийн сүүлд нэг юм хоолны газар орж байгаа хгүй юу. Яг зоологчийн насны нэг нилээн хөгшигч. Яна маргааш би халагдахгүй дээ гэж. За одоо болоо хорлороо минь дөө. Хоёлаа одоо зүгээр ингээд хоёрыг бодоо зүгээр явчих юм дөө гэдэг. Би тэгээ нэг хоолны газар орсон чинь үнэхээр ингээд амар шорог хоолтой нэг ихч байсан байхгүй юу. Тэр газрын эзэн гэдэг нь угаасаа ойлгомжтой ингээд те. Хамаг байдгаараа бүр ингэж чингэлцэн те. Монголд угаасаа ганцхан сайн үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс нь ямар хүмүүс вэ гэхээр яг угаасаа би тааж бизнес эрхэлж байгаа кофе шопуудын ихснэр байгаа байхгүй те. Бүр нэг сэтгэлээрээ те. Бүр нэг ийм те. Тэгээд ингээд би нэг хоол захиалал амар шорог байгаа. Тэгээд би хамгийн гол нь тэрийг нэг илэрхийлж чадахгүй хамгийн сүүлд нэг ихтэйхэн хичээстэй айгүй шорог хоол ялаа. Идэж чадсангүй гэсэн чинь. Нөгөө ингээд яг кассийнхаа нөгөө машиныг ингээд барьцсан. Та айгүй хуучлаарай миний дөө 55 64 гэсэн үг. Шууд тооцоо авч байгаа байхгүй юу? Тэгээд манай ээж одоо 70 хүрч байгаа хүн байдаг байхгүй юу? Би ч өөрөө дээрээ 6 ахтай. Яа. Та нарт амар гоё сонсогдож байгаа. Тэрүүл яг эрэгтэй хүнтэй болсонгууд яг энийг ээж мөр шууд тамхичаа дэрийг алгавчихсан. Нөө сахтай болж амар хэцүү. Манай ах нар ингээд намайг ах миний биений энийг ирж яхад цаамах чи иргэд байгаа юм шүү гэж. Амар уустай. Яа тийм юмд өсч өмнө ч бас ингээд эмэгтэй хүний амьдрал руу орно гэдэг бас айгүй олон хугацаа зарцуулсан. Ер нь намайг бол нэг хөөхөн гэж боддог байхгүй манай ээж. Тэгээ цаана дотроо л гэж бодож байгаа гэж би бодож байгаа. Гэж бодоосэй гэж наахгүй. Тэгсэн чинь манай нэг үеэл охин байдаг байхгүй юу? Амар царайд загвар өмч өмсдөг хөө зөө. Тэгээ би нэг өдөр цагаан сарын дараа манай тэр үеэлийг л хүмүүстэй өстө туулстай айгүй хөөрх юм аа гэж юу намайг харангуут өстө сайхан бүхэн болно. Тэгээ цагаан сарын орой яг ээжээсээ ингэж гитэ хоёуланд асуудаг байхгүй. Ээж ер нь туул бүтээрээ хэн хөөрх юм гэсэн чи ээж. Яа би удаад наа чимээгөө. Яа амро. Тэгээ хадаа сүйдээ ингэ хөксрөөд ирэхээр айгүй юм зөөлөн бодлохоор айгүй юм хүнийг ингэж яадаг болчт юм байна. 70 хүрсэн. Тэнгүүдээ ингээд би миний найз ярих уу гарч ирээд. Тэр шаардлагатай хүн чи ярих уу? Би буугаад үгүй. Би аваад үгүй. Би зайлаад үгүй. Буугаад наасан дээ. Тэгээ одоо сая намайг нөгөө нэг би Японоос ер нь ирэх амар бодол зориггүй байсан байхгүй юу? Тэгсэн чинь манай ээж намайг юм зөөлөн бодлохоор бүр те. Нөгөө нэг дуудлага хийхээр нөгөө нэг ард нь явдаг дуу муу байдаг штэ. Тэрийг нөгөө хурдын их орон гэдэг дуу муу тавьж байгаад. Юу гэж дууддаг үлээ тэр чинь надад сануулад өгдөө. За яах. Тэндээ зурныг гэж чадаас. Яа ямар хөөрх юм бэ? Бүр дуулахад бүр зүтгээд идэх шүү бүр тий. Би бүр угнасаа гээ тий. Яа ямар хөөрх юм бэ нэр. Яа тийм бодлого намайг очирч ирсэн байхгүй юу? Тэгээд Монголд яг ингээд
миний ингээд амьдрнаа алнаа малнаа гэсэн ингээд юу ингээд яг өдрөөр ингээд багасаа л идэм байна. Яг таксинд ингээд яг зүгчирж байхдаа яг минутаар багасаа л идэм байлээ. Гэцүү дээ. 25 хүрэхэд юм бас аюул сүнслэг болчихдөг юм байна. Гэтэ яг та нарт ингэж санагддггүй. Яг баян хүмүүс яг ийм сүнслэг юм яриад хахад нэг худлаа санагддггүй. Амар мангар баян охин те. Чи ертөнцөөс юу хүснэ? Түүнийх нь чамд өгөх болно те. Тэр ертөнц нь яг үндэ өөрөө байдаг наасан те. Аав ч юм уу те. Тэгээд ахаар чи би юм яг ертөнцөөс юм хүсэнгүүтэй ингээд бүр ухаарад байгаа ч юм. Яа те. Манай яг тэр найз манай тэр яг нөгөө чи ертөнцөөс юу хүснэ тэрийг аавна гэдэг найз маань яг сүүлдээ ингэдэг байхгүй юу? Би яг тэрээс асуудаг байхгүй аргаа бараад хүүшээ нэрийг хэлээд явах уу заяа. Зоолоо гэд. Хүүшээ манайхаа үгүй шүү дээ. Энэ зоолоо биш шүү дээ. Уусаа харагдаж байгаа шүү дээ. Яна биста асуусан. Стэнэра. Цаадаа яах вэ? Нэгэнт хэлцнийх. Тэгсэн чинь чи яаж ингэж ийм мөнгөө ингээ үрээд байгаа юм баян хിവэрэ байгаад идэм бэ гэдэг тэгэхгүй би. Тэгсэн чинь хүүшээ хорлоо юу шүү нөгөө мөнгөийг ингээд үрэх тусам ингээ орж ирж идэг байхгүй. Чи зүгээр үрээлээ гэдэг байхгүй юу? Тэгэхээр би үрээлээд байхгүй юу? Тэгсэн чинь би сүйдээ бүр амар өрөнд ороод зээл мэлэнд ороод чи маа найз ирсэн ээ. Хүүе чи өөрийнхөө мөнгийг үрэхгүй байсан штэ. Би нөгөө мэдгүй нөгөө өөрийнхөө мөнгийг үрээд батраад тэгээ өрөнд ороод Монголд ирээд. Яа тэгээ сүнслэг юм байдал оршихорч хүн ингээд бүх юм утга учиргүй санаж эхэлдэг юм шүү дээ. Зүгээр л амьсгалж байгаа надад хангалттай гэлээ. Өгсөн ч надад нэг тийм санаа зовоодох юм байхгүй дээ. Аа тэгээ би сүүлдээ ингээд бодсон. Гэтэ яг өхүүл зүгээр нэг гой зурагтай л үстэй тий. Гэтэ одоо би яг ингээд хэрвээ би өхүүлгээ ингээд өөрийгөө зургууд хардаг байхгүй юу? Чи надад дандаа нэг ийм зурнууд байгаацаа. Өнгөрсөн гэ зургийг тавьсан яг өөдс нэгсэн байж л ивэстэй. Ийм ч юм уу те? Нэг ийм ч юм уу те? Тэгээ наа хоёр зурагтай байх хэрэгтэй байлээ шүү нөөцийн манайхан. За тэгээ манай шоуг сонгоё ирсэн баярлалаа. Бүгдээ баяр цагийн өнгөрөөгөө